Амар үлсэж байна. Дахиж юм хатуудаг юм байхгүй. За сайн уу манайхаа шинэ бичлэгтэй тавтай морил. Таад гартгнаас харсан баха. Би Солонгосын алдарт K-pop idol IU-гийн хоолны дэлмийг нэг 3-5 хоног барья гэж бодож байна. Өөртөө нэг хэд хоног detox хийж гин гэж бодоод барьчих гэж бодоод би нь чадчихна гэж итгээд байгаа байхгүй юу. Тэгээд юу ч гэсэн чадлынхаа яриар барина. Гэхдээ 5 хоногоос бол хэтрүүлэхгүй. Чадахгүй бол 3 хоног, чадвал нэг 5 хоног барьчих гэж бодож байна. Энэ дэглэмээр яг юу иддэг вэ гэхээр өглөө нь нэм алин мэдээд өдөр нь 2 жижиг амтд хүмүүс эсвэл том байх юм бол нэг ширхэг амтд хүмүүс оройн нь болохоор уурагны шейк уугаал болоо. Тэгээд ийм амар хатуу дэглэм рүү би шилжих гэж байна. Энийг шууд таад маань энгийн зүгээр хоолж явжсна ийм хатуу дэглэм рүү хязгаарч орж болохгүй зүгээр ухаалтаад унаа шүү. За би яагаад бариад энэ гэхээр миний жин ер нь 4 сараас хойш нэлээд гацалттай байгаа. Биендээ жоохон бодис солилцоог ингэж эрчимжүүлээд чочроо өгөх маягаар ингэж барья гэж бодож байгаа. Тэгээ өөртөө гоё челленжийг маягаар таад маань энэ дайтыг дөөрэ гараа гэж би хязгаарч урайлахгүй. Тэгээ таад маань эхэнд гарсан энэ анхааруулгыг уншаагүй за одоо нэг дахиад уншчих. Уншсан хүмүүс нь бичлэгээ цааш нь үзэн шүү заяа. Энэ дэглэм дэлхийд даяар нэлээд алдартай. Тэгээд IU маань нэлээд дээр үед би ийм дэглэм барьж ингээ хасж байсан ингээд ийм ТV шоуны үеэрээ ингэж хэлж ярьж байсан юм байлээ. 한밤에서 공개하는 IU 씨의 다이어트 식단. 이 사과 하나에 아침. 네. 그다음에 고구마가 2개가 점심, 프로틴 한 잔 저녁. 그래서 이제 운동을 열심히 하니까 유산소 1시간 정도. Тэгээд ер нь дэлхийд даяар айгүй алдартай болсон хүмүүс ютуберүүд тэгэл TikTok руу тэгэл айгүй дуурайж ингэж энэ дайтыг барьж исэн. За тэгээ юу ч гэсэн хэдүүлээ хэд хоног барьж чадах нь үзье. Гэхдээ 5 хоногоос хэтрүүлэхгүй гэсэн шүү дээ тий. За өнөөдөр бол day 1. За одоо миний бие нэг иймэрхүү харагдчихээн. Гизээрээ нэлээ өөхтэй. Гол нь гизийг л жоохон чааш нь оруулах гэдэг шүү дээ. Бусд нь жаах. Гоё юм уу нэг иймэрхүү харагдаж байгаа. Сул амттай. Бисээ хумсаа бодуулж орж ирээд бүр цаг 2 өнгөрчлөө. Тэгээд жижигхэн төмөс байгаа учраас юм 2-ыг идчихье гэж бодоод одоо ингээ хальцтай би чинь 5 минут хийж үзээд болохгүй бол тэгээд тосгүй шаргачндаа хийчтэй юм уу? Хятад төмөс бүр ямар ч амтлах. Пэйж нь болчт юм биш тэр. Энэ нөгөө obviously ингээ powder хэлбэрээр нь гоё хальж мөлөд иддэн штэ. Тэгэж идүүлэх юм. Яг ингээ устай найруулад байхаар амар муухай нөгөө нэг сүүнд иддэг какаог ингээ усан найруулсан шүү муухай юм байна. За өдрийн хоолоо идчихин. Өнөөдөр амар үлсэт байгаа учраас өчигдөр амар амтгацсан. Өнөөдөр гоё амтгацчихин. Ийм хатуу дэглэм барьж хат хамгийн хэцүү байгаа юм нь юу гэхээр энэ хүүхдүүдийнхээ хоолыг хийж хахад бүрэнхий махны өнөр бүр ёо хамар сэтэлж байна. Би 3 хоногоос илүү барьж чадахгүй юм шиг байна уу?
амар үлсэж байна. Өчигдөр би бүр амар үлсэж унтсан. Дахиж юм хатуу дэглэм барихгүй. Би юу хийчихвэл гэж бодож байна. Би тэгээ нэр усаа сайн ууж байгаа. Нэмэлт витаминуудаа бас сайн ууж байгаа. Тэгэхгүй бол жоохон эвгүй байх. Хоёр үлсэх гэж юу байдгийг мэдхүү үү? Үлсэх гэж юу байдгийг мэдхүү аа? Мэдэн. Үзэд юмээ тэгдэг. Мэдхүү байна да. Та үлсэх гэж юу байдгийг мэдхүү үү? Яа, наадах дахиад хийчих байгаа мó та. Тийм. Манай баг хүү миний микрофоныг алга болгоцсон. Тэгээ холбогч нь юусоо олдохгүй байгаа. Тэгээд би юм голоод байсан. Хуучин микрофон ашиглаж байна. Энд дээр би ингээд хаяа үлээж мүлээгээд ингээд нааша цаашаа яриан сонсогдоод ээж магадгүй та хэд маань айлгаарай. Нэг настай хүүхэд микрофоны холбогчийг яг хаашаа хийсэн байж болох вэ? Та нар нэг таамаг твшүүлтээ би юусоо олж чадахгүй. Тэгээ ямар ч байсан аюугийнхаа дайтыг нэг 3 хоног л алдаг хоног барьж чадлаа. Яг ч 3 хоног биш зэ. Би бүр 4-5 хоног сунжруулсан. Ягаад гэвэл би зуны цагт чи ингэж дайт барих ч айгүй хэцүү юм биш үү? Ингээ гэр бүлэрээ нөхрийгөө байгаа дээр завтай байгаа дээр нь гоё гэр бүлэрээ гоё орж гараад гоё юм идмээр санагдаад ингээд дулаарч харч гэгэлдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр яг юм хатуу дайттай үед бол зуны цаг үнэхээр тохиромжгүй байна гэж бодож байна. Үнэхээр ганцаараа амьдардаг ч юм уу тиймэрхүү хүмүүс турхаар шидсэн хүмүүс яг чадгалах л та надад бол үнэхээр хэцүү байлаа. Гэхдээ тэгээд нэг 2 хоног барьж агаад 3 дахь хоног дээр нь гэр бүлэрээ гарч юм хүм идээд тэгээд 4 дахь хоногт нь дахиж бариад ингээд алдаг хоног барьсан чинь би нийтдээ нэг хил 600 г л асуу да. Биеийн хэмжээн дээр бол нэг өөрчлөлт гараагүй. Нэг 5 см гэнэ. Юу мөрөдсөн юм бэ 5 см гэх шиг. Нэг 5 мм-ээс 1 см-ийн л нарийсах шиг болсон бэлхүүсээ хэмтсэн чи бусд нь бол гой мойны хэмжээ бол хിവэрэ байсан. Уусаа нэг хэдхэн хоног дайт барьчаад нэг амар нарийсна гэж ботсон юу хааши би одоо. Тэгээ ямар ч гэсэн иймэрхүү дуусч гин. Тэгээд иймэрхүү хатуу дайт барих бол үнэхээр дими юм байна гэдгийг та хэд маань сайн намайг харсан байхаа. Гэхдээ аюу бол яг энэ хатуу дайтынхаа хажуугаар дасгал 1 цаг хийдэг гэж ярьжсэн. Би бол дасгал хийгээгүй дан хоолыг л барих гэж үзсэн болохоор нэг сайн хасагдаагүй байх. Яг дасгалтай ослол бол ер нь бол сайн хасах. Тэгтээ яасан гэж би яг энэ дайта дуусчаад гэр бүлэрээ бид нар ингэ салхинд гарсан байхгүй. Тэгээ салхинд гарахтаа би за ёстой юу ч хамаагүй идсэн заяа. Юу ч хамаагүй идсэн. Гэсэн чинь би нөө арайч үгэж хассан 1.6 кг-аа 2 кг нэмээд ирсэн заяа. Одоо би 60 кг болцсон байна. Миний нэг хатуу дайт баримт гэжтэй нэг иймэрхүү юм бол одоо манайха. Гэтэ яг бүр барьж чадаа дасгал масгалаа хийх юм бол дараа над шиг ингээд хэд хоног агаар салхинд гарч ингээд хамаагүй идэхгүй л бол ер нь бол дэжгүй энэ ингээд барьчих байх. Тэгээ би одоо бол зүгээр юм амар хатуу дэглэн барихгүйгээр зүгээр л өмнөх нөгөө нэг өдөрт би юу иддэг вэ гэх нэг влог оруулсан шүү дээ. Тэрэн шиг л би өөрийнхөө зүгээр л тухтай хоолны дэглэмээ одоо бариад явж байгаа. 52-оос 53 кг болох зорилготой. Одоо бол ингээд 59-60 дээрээ хэлбэлцэж байгаа. Тэгээ юу ч гэсэн удахгүй тэр хөсөн жиндээ бол очиж байх. Гэхдээ зуны цагт бол жоохон энэ жингээ барьсхийгээд явчих واخа. Тэгээд намраас бол эрчимтэй жингээ хасаад явчих байх гэж бодож байна. Манай жижиг хаалга тогшоод уйлаад тэгээд энэ бичлэгээ үгээр дуусгаж байна. Манай хаан баяртай.